Өдрөө сайн байцгаана уу? YouTube дээр иргэн ирлээ. Иргэн ирлээ чижтэй. YouTube дээр идэвхтэйгээр иргэн ирлээ. Yay! За тэгэхээр миний өнөөдрийн эхний бичлэг, энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд Солонгосын ерөнхийлөгчийн талаар мэдээлэл хүргэх гэж байна. Саяхан 6 сарын 3-нд Солонгосын ерөнхийлөгч шинээр сонгогдсон. Энэ хүний талаар жоохон сонирхоод судалж үзлээ. Энэ сонгуульд болох болсон шалтгааныг та бүхэн бүгд мэдж байгаа. Хуучин ерөнхийлөгчийн гаргасан за улс төрийн тэр агуулгатай за мөн цэргийн хүчээр одоо төрийн эрхийг авах гэсэн энэ нөхцөл байдлаас үүдээд за нэлийн том асуудал үүссэн. За ард иргэдч бол мэдээж маш их шоконд орсон. За үүнээс болоод олон улсад ч гэсэн Солонгосын асуудлын талаар нэлийн одоо ноцтойгоор яригдаж Солонгосын эдийн засаг за тэр ерөнхийлөгчийн гаргасан тэр шийдвэрээс болоод Солонгосын эдийн засаг маш их хямралыг амссан. Гэх мэтчлэн нэлийн ийм халуухан сэдв байсан. За тэгээд шинэ ерөнхийлөгчийн сонгуул 6 сарын 3-нд болсон. Одоогоор манай шинэ ерөнхийлөгч за шинэ ерөнхийлөгч маань сонгогдоод тэгээд сар болоогүй байна. За тэгээд шинэ ерөнхийлөгч сонгогдсныхаа дараагаар бол мэдээж амлалтуудыг өгсөн. За тэгээд сонгуулийн үйл явц яг ямар болсон бэ гэвэл за энэ удаагийн сонгуул болон бусад одоо ерөнхийлөгчийн сонгуулиудынхаа түүхэнд байгаагүй өндөр эрсдэлтэй сонгуул болсон. Энэ удаагийн өрсөлдөөн бол хоёр хүний хооронд бол явагдсан гэж хэлж болно. За тэгэхээр ардчилсан намаас Ижемён за нөгөө Юн Сонг Ёл буюу хуучин ерөнхийлөгчийн манайхаар бол Монгол ардын намаас гэсэн үг л дээ. Консерватив намаас нь болохоор Ким Мунсу. За энэ хоёр хүний хооронд бол одоо гол өрсөлдөөн бол явагдсан гэж байгаа. За мэдээж 40 настай энэ залуухан нэр дэвшигч бас мэдээж бусад олон хүмүүсийн анхаарал байсан. 40 настай тэгээд Харвардыг төгссөн гэдгээрээ маш их анхаарлыг татаж байсан. Гэхдээ өрсөлдөөнд бол орж чадаагүй гэж бол харж байгаа. Энэ удаагийн за гол өрсөлдөөн хийсэн хоёр хүн маань Ижемён байгаа. За тэгэхээр Ижемён болохоор өнгөрдөг сонгуульд Юн Сонг Ёлтой өрсөлдсөн сонгуульдаа болохоор 0.7%-аар ялагдл хүлээж исэн. За тухайн үед бол мэдээж Юн Сонг Ёлтой буюу үндсэн консерватив намынхаа өрсөлдөгчдөө тэр хэмжээний өрсөлдөнө гэдэг бол энэ хүний улс төрийн хувьд нэлээд өндөр үзүүлэлттэй хүн гэдгийг бол харуулж байна. За тэгэхээр энэ удаагийн сонгуульд бол мэдээж түүний гол ураа нь бол Чигэмэн Ижемён буюу одоо Ижемён нэмаа гэсэн ийм ураатайгаар бол оролцсон байгаа. Тэгэхээр энэ нь ч гэсэн бас хүмүүсийн анхаарлыг маш их татаад тиймээ одоо л нэрээ энэ хүн л гарах хэрэгтэй мэн гэсэн бодлыг маш их төрүүлсэн. Нэгдүгээр хоёрдугаар мэдээж сая болсон өнгөрдөг одоо Юн Сонг Ёл ерөнхийлөгчийн хийсэн маш том энэ алдаан дээр дөрөөлөөд за энэ ардчлалыг одоо энэ хүн устгаж байна. Манайх бол бүрэн ардчилсан улс юм аа. Гэтэл энэ хуучин ерөнхийлөгчийн хувьд ингээд цэргийн дарангууллыг их оронд минь иргэн авчирлаа. Энэ дарангууллын системийг авчрах гэж байна гэдэг энэ мессежийг бол ард түмэнд маш их өгөөд за энэ нь бол саяны сонгуульд ялах бас нэг том хөшүүрэг болсон гэж бол ерөөхдөө хэлэл мэдээлэл болон олон нийтийн хэлэл мэдээллийн хэрэгслүүдээр бол нэлээд ярьж байсан. За тэгэхээр ардчилсан намын дарга байгаа энэ хүн өөрөө за тэгээд хөдөлмөрийн эрх нийгмийн тэгш байдлын төлөө тэмцдэг. За тэгээд 2022 оны сонгуульд ялагдл хүлээсэн ч гэсэн энэ удаа дахин өөрийнхөө хэн гэдгийг харуулад ялалт байгуулж чадсан энэ хүн байна. За нөгөө талаас Юн Сонг Ёл ерөнхийлөгчийн одоо консерватив намаас нэр дэвшсэн. За Юн Сонг Ёл ерөнхийлөгчийн хувьд хөдөлмөрийнхэн сайд байсан хүн байгаа. За Ким Мунсу гээд. За энэ Ким Мунсу болохоор саяны сонгуульд болохоор Ижемёнтой өрсөлдөөд 41.2% буюу за нэг ойролцоогоор 8% зөрүүтэйгээр одоо ялагдл хүлээсэн юм байна. Сонгуулийн дараа бол Ким Мунсу бол ялагдлаа аль бие сор хүлээн зөвшөөрөөд за тэгээд манай нам дахин одоо юу гэх вэ? Ардчлалыг сэргээхийн төлөө одоо алдсан алдаагаа дахин засахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно. Улс төрийн хувьд одоо үргэлжлүүлнэ гэсэн ийм мэдээлэл хийгээд за өрсөлдөгчдөө баяр хүргээд ингээд энэ удаагийн сонгуульд ерөөдөө болж өнгөрсөн. Товчоор хэлэх юм бол ийм болсон байна. За тэгээд шинэ ерөнхийлөгч маань 6 сарын 3-нд аль бие сор ялалт байгуулад 6 сарын 4-нд өөрийнхөө тангарагыг өргөсөн. За энэ тангараг өргөх үйл явц бол ард түмний болон за ер нь иргэдийн хэвлэл мэдээллийнхний хувьд нэлээд их сонирхлыг татчихсан. Одоо тэр хүн юу хийх болоо. За Солонгос улсын хувьд бол ерөнхийлөгч нь маш нөлөө бүхий хүн байдаг. За манай улсын хувьд бол мэдээж ерөнхийлөгч бол ерөнхийлөгчийн эрх мэдэл бол хязгаарлагдмал ерөнхийдөө бэлэг тэмдэг төдий байдаг бол за Солонгос бол ерөнхийлөгч манай Монгол шиг ерөнхий сайд ерөнхийлөгчийн юм хүчийг хавсаргасан юм шиг хэмжээний эрх мэдэл байдаг учраас
сайдуудаа томилно. За бас дээр нь маш их эрх мэдэлтэй. Ерөнхийдөө Солонгосын улс төрийн бодлого нь нам зангидсан одоо юу гэдэг улсын хурлын тэр парламент систем гэхээсээ илүүтэй ерөнхийлөгчийн илүү их хүч ноёлсон одоо тийм улс төрийн системээр бол явагддаг юм байна. За тэгээд шинэ ерөнхийлөгчд хангарга өргөхдөө юу гэж хэлсэн бэ гэхээр за эдийн засгийг сэргээх тэгш байдлыг хангана гэсэн. Ер нь бол эдийн засгийн саяны нөхцөл байдлаас өнгөрдөг энэ нөхцөл байдлаас болоод нэлийн унсан, моны ханш унсан, гадаад экспорт нь унсан, олон улсад нэр хүнд нь баг зэрэг ер нь бол жоохон унаад ингээд маш олон эдийн засгийн хувьд хохирол амссан юм одоо нөхцөл цаг үе байсан. За тэгээд энэ эдийн засгийг сэргэнэ гэсэн амлалтыг өгөөд Солонгосын хамгийн том асуудал болох хойд Солонгостойгоо харилцах харилцаагаа илүү ив найрамдалтай байлгах энхийн замаараа одоо хэлэлцээ хийнэ гэсэн ийм одоо мэдээллийг өгсөн байгаа юм байна. За мөн Америкийн нэгдсэн улсаас одоо явуулж байгаа Трампын татварын эсрэг ямар нэгэн давуу боломжуудыг хэлэлцээрийг хийх хүсэлтэй байгаагаа энэ тангараг өргөхдөө илэрхийлсэн байна. Тэгээд ерөнхийлөгчийн сонгуульд ясныхан дараа Трамп за энэ EJ-д баяр хүргээд за тэгээд уцаар одоо ярьсан гэсэн энэ мэдээлэл бас хэл мэдээллээр гарсан байсан. Тэгээд Солонгос Америк хоёрын харилцаа бол маш гүнзгий. Яг манайхаар бол Орос, Монгол гэдэг шиг тийм ахан дүүс гэдэг шиг тийм харилцаатай байдаг учраас за өмнөд Солонгосын хувьд бол Америк бол маш нөлөө авдаг. Энэ улс нь тэгээ маш том харилцаатай энэ улсынх нь нэг учраас Трампын хувьд бас шууд залхаад ингээд баяр хүргэсэн гэсэн мэдээлэл нь хэл мэдээллээр онцлогдчихсэн. Тэгээд Хятад Японтой харилцаагаа илүү гүнзгийрүүлнэ гэсэн ийм шийдвэрийг ийм амлалтуудыг бол тангараг өргөхдөө илүү онцолж байсан. Энэ эдийн засгийг сэргээх инновацийн технологийн хөгжилдөө болохоор нэгдүгээр хиймэл оюун ухаан буюу AI сэргээгдэх эрчим хүч, за соёлын экспортод томоохон хөрөнгө оруулалт хийнэгээд за энэ хөрөнгө оруулалтаа бол аль хэдийн баталчихсан байгаа юм лээ. За мөн за улсынхаа дотоод эдийн засгийг бас сайжруулахын тулд жижиг зүүн бизнесүүдийг дэмжнэ гэсэн ийм энэхүү хандалтыг өгснөөс гадна за ард иргэдийнхээ хувьд илүү амьдралын чанарыг сайжруулах үүднээс за мөн Солонгост одоо юу гэдгийг байр авах энэ асуудал маш хүнд байдаг учраас ялангуяа залуучуудад шинээр ингээд амьдралаа зохиох гэж байгаа залуучуудад ч гэсэн байр орон авна гэдэг нь маш том асуудал байдаг учраас санхүүгийн хувьд маш хүндрэлтэй байдаг учраас тэр тал дээр нь дэмжлэг өгнө. Тэгэх юм бол одоо солонгосчуудын гэрлэх цаашлаад үр хөвгттэй болох за мөн одоо солонгос улс сүүлийн үед маш их хөгшөрч байгаа хүүхд ерөөсөө төрүүлэхгүй байгаа гэсэн энэ асуудал нэлийн хурцаар тавигдж байгаа учраас за энэ асуудал руу бас чиглүүлээд байр худалдан авах тэр боломжийг одоо илүү уян хатан нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн тийм амлалтыг өгчихсөн байгаа мэлээ. За энэ дээр бол ард иргэд нь бол нэлийн баяртай хүлээж авч байгаа гэж хэл мэдээлэлүүд дээр онцлсан байсан. За тэгээ EJ-ны товч намтар EJ-н өөрөө яг ямар хүн юм бэ гэх юм бол за 1964 онд Солонгосын хөдөө тосгонд ядуу айлд төрсэн ийм хүн байт юм байна. За тэгээд ер нь бол ард иргэдийн дунд болохоор ийм энгийн ядуу буурай тийм айлаас гарсан ийм хөдөлмөрч тэгээд тууштай ийм зүтгэдэг ийм хүн юм байна гэдгээрээ илүү их танигдсан. За тэгээд бага насндаа үйлдвэрт ажиллаад хүндэл хөдөлмөр хийж өссөн гэсэн ч гэсэн тэрнийхээ хажуугаар одоо хичээл сургуультай маш их шамдааж бүхэл бүтэн улсынхаа хуулийн сургуулийг амжилттай төгсөж хэдийгээр гадаадд сураагүй ч гэсэн хөдөлмөрчийн эрхийг хамгаалах чиглэлд маш их ажил хийсэн хүн гэдгээрээ ард иргэд маш их таньд юм байна. За тэгээд хамгийн анх бол улс төрд орсон зам нь бол 2010-аас 18 онд за Сонгонам хотын дараагаар сонгогдчихсэн юм байна. Тэгэхээр хотын төсвийг ил тод байлгах, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх зэрэг шинжилгээг хийж байснараа тухайн үед бол нэлийн бас анхных нь улс төрийн замнал нэлийн сайн тавигдсан гэж үздэг юм байна. Тэгээд Геонгийн мужийн захирагчаар түүний дараа 2018-аас 2021 онд сонгогдоод суур орлого туршиж эхэлсэн байна. Тэгэхээр суур орлого буюу ядуурлыг бууруулах чиглэлд бол маш их анхаардаг ийм хүн юм байна. Тэгээд эдийн засаг ядуурлыг бууруулнаа, Солонгост ядуу хүн байх ёсгүй гэдэг ийм үзэл баримтлалыг бол энэ хүн барьдаг ийм хүн юм байна. Ерөнхийлөгч маань хамгийн ихний ажил нь бол шин сайдуудад томилсон байна. Гадаад харилцаа үндэсний аюулгүй байдал гэх мэт шин сайдуудад томилсон байна. 30.5 их 80 оны нэмэлт төсөв баталсан байна. За энэ нь бол иргэдийн амжиргаа, жижиг дунд бизнес, хиймэл оюун ухаан, за тэгээд инновац хөгжилтөө за хөрөнгө оруулалт хийнэ гэсэн энэ ажлаа бол 30.5 их 80-аар төсвөө нэмж баталсан байна. За тэгээд түүний эхнэр нь болохоор Ким Хэ Гён гэдэг хүн байт юм байна. За тэгээд хоёр хүүтэй. За тэгээд эхнэр Ким Хэ Гён нь болохоор
хөгжимчин төгөлдөр хуурч мэрэгчлээ. За миний одоо сурж байгаа сүмийн ядыг төгссөн юм хүн байд юм байна. Тэг би өнөөдөр Солонгосын тэргуун хатагтай сурдаг сургуульд явд юм байна гэдгээ мэдлээ. За тэгээд ерөөдөө гэр бүлийнх нь хувьд бол эхнэр нь бол улс төрийнх нь хувьд нөхрөө маш их дэмждэг. За улс төрийнх нь сонгуулийн сурчлагын ажил гэсэн сая ингээд дагаад явж идэг тий. Улс төрийнх нь ард ингээд байдаг. За тэгээд ээжим юм бол өөрөө бас ярилцлага өгөхдөө миний эхнэр бол миний одоо бат ардал болж за миний маш сайн нэмлэг өгдөгөө гэдэг ийм одоо ярилцлагыг маш хийдэг юм хүн юм байна. За ерөнхийлөгчийн хувьд 2 хүүтэй. За тэгээд том хүн корродыг төгссөн, баг хүн ч гэсэн корродыг төгссөн. За тэгээд том хүн болохоор бизнесийн чиглэлээр, баг хүн болохоор олон улсын хэл шинжилгээр төгссөн юм байт юм байна. Тэгээд 2 хүү нь бол ерөөдөө улс төрөөс нэлээд ангид мэрэгчлээ. За тэгээд улс төрөөс ер нь хол байдаг гэсэн ийм мэдээлэл бол хэл мэдээллээр явд юм байна. За тэгээд гэр бүлийнх нь хувьд бол ийм байт юм байна. За тэгээд шинэ ерөнхийлөгч маань бас олон улсын харилцаагаа эдтэй энхийн замаар шийдвэрлэнэ гэж байгаа нь бас манай улсад ч гэсэн сайнаар нөлөөлөх байх гэж бодож байна. Мэдээж эдийн засаг болон жижиг дунд бизнесүүдэд дэмжих гэх мэтчлэн ажлуудаа эрчимжүүлээд эхлэх юм бол за Солонгост үйлдвэрлэл за мөн бусад ийм одоо бизнесүүд нь илүү хөгжөөд ирэх баг. Тэгэхээр мэдээж гадаадаас авах ажилтны тоо нэмэгдэх, за мөн бас дээр нь одоо илүү их энхийн замаар бусад улс оронтой харилцаагаа сайжруулна гэж байгаа учраас гадаад оюутнуудыг дэмжих, за илүү их Солонгост одоо суралцах боломжийг нэмэгдүүлэх, засгийн газрын тэтгэлгийг илүү их сайжруулах гэдэг ч юм уу те. Энэ зүйлүүдийг хийх болов уу гэсэн горилго бас байна. За тэгээд энэ удаагийн бичлэгээ ямарч энд хүрээд дуусгаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр та бүхэн ямар мэдээлэл, ямар зүйлийн талаар яриулмаар байгаагаа комент хэсэгт бичээрэй. Тэгээд энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Баяртай.